Виз өөлээд лавлаа да. Би миний виз 2 хоногийн дотор хариу нь гарлаа гэд мэйл ирээд тэгээд би яаж яхад ярилцлагандаа яг сайн ороогүй. Уг нь сайн бэлдсэн ч гэсэндээ монголоор зөвхөн ярьсан болохоор би 2 хоногийн дотор за татгалцаараа авчлаа даа гэж би бодоод тэгээд шаналаад, уйлаад, яаж яхад зочин айлтаагаад дотн ялцсан байсан. Тэгээд тэр хүүхдүүдийг харж чадахгүй гэж би бодоод уйлаад тэгээ очиод татгалцаагаар хариугаа авъя гэдгсэн чинь миний өдөөс ингээд миний визийг өгсөн. Тэгээ би бүр ингээд итгэж өгөхгүй ярилцлага авсан ихч байгаараа тэр ихчээс над руу гайхаж хараад тэгээд би баярлаа гэж гараал тэгээд визтэй болсон охин байна. Би 10 сарын сүүлээр Facebook-ээр Au-pair хөтөлбөр гэж юу байдгийг мэдээд тэгээд 10 сарын 27-ны эсэлтэд Монголын Au-pair-д бүртгүүлээд 4 сар бэлдээд 2 сарын ихээр би А1-ийн шалгалтанд ороод А1-д B үнэлгээгээр 3 сарын ихээр тэнцсэн. Тэгээд чиглүүлэгс би сайн авсан учраас миний виз гарсан гэж би бодож байна. Одоо миний бодлоор бол хүн хүний төлөө гэдэг юм санаа зовох юм сэтгэл ер нь ховор болцсон юм шиг би боддог байхгүй. Тэгээд хүүхэд бүрт ингээд чи одоо энийг хийгээрэй, энийг хийчих юм бол чамд ийм ашигтай шүү гэдэг ийм заавар зөвлөгөө шаардлагыг маш сайн тавьж ирсэн учраас би Монголын Au-pair итгэлтэй байсан. Гэхдээ би дундуур нь одоо нэг юм мордог зөндөө газрууд байдаг шүү дээ. Янз бүрийн үйл ажиллагааны. Тэгээ би жоохон сандарч исэн боловч үнэхээр найдвартай миний бүх бичиг баримтуудыг яг юм дутуугүй визэнд өгч чадсан учраас би амжилттай одоо ингээд виз автан сууж ийн гэж би бодож байна.